Самбайцгаана уу эрхэм үзэгчдийн өдий амгалан ялтгая. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 31 мягмар гараг. Өнөөдрийн байдлаар олонний сонирхол татаж байгаа зарим нэгэн үйл явдлын томыг хүргье. Нэгдүгээр 40 өдрийн гарсан үедээ бол Америкийн цагаачлалын алба буюу USCIS бол үндсэндээ асайлм хүсэгчдэд тавиад байсан хоригоо зөөлрүүлж байгаа. Ийм мэдээ байна. CBS-ийн мэдээнд дурдсанаар бол USCIS-аас өнгөрсөн оны эцсээр хэрэгжүүлж эхлээд байсан. Бүх төрлийн асайлм мөрөгдлийг түр царцаах журмаа эргэн харж улмаар цагаачлал болон визийн хоригт орсон 39 орноос бусад орны иргэдийн асайлм мөрөгдлийг дахин хэлэлцэж шийдвэр гаргахаар шийдсэн байна. Өдөртөө мэдэж байгаа өнгөрсөн 11-р сард бол цагаачлалын албанаас асайлм мөрөгдлүүдийг царцаасан байгаа. Энэхүү төр зогсоосон үзэгдэл бол өргөдлийн талаар шийдвэр гаргах үүнийг бол хэлж байгаа. Тус журмаар бол үндсэндээ асайлм мөрөгдлүүдийг хянан хэлэлцэх боловч харин эцсийн шийдвэр гаргахгүйгээр төр хугацаагаар зогсоогоод байсан. Тиймээс ямар ч тач визийн хоригт орсон 39 орны иргэдээс бусад орны иргэдийн асайлм мөрөгдлийг хянан хэлэлцэж эцсийн шийдвэр гаргахаар болж байна. Энэ 39 оронд бол Монгол улс төдийлөн багтахгүй байгаа. Эдгээр нь бол ол төлөв Аз болон ихэнхдээ Африкийн орнууд багтаж байгаа. Энэ 39 оронд бол Монгол улс багтахгүй гэдгийг бол дахин хэлж байна. Монголчуудын хувьд асайлм мөрөгдөл гаргасан хүмүүс бас цөөнгүй байгаа. Тиймээс магадгүй эдгээр хүмүүсийн хувьд хэрвээ ярилцлаганд орсон бол тухайн кейсийн мөрөөр шийдвэр гаргах боломжтой болж байна. Харин шинээр ярилцлаганд орж байгаа хүмүүсийн хувьд хуучин энгийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой болж байна. Энэ мэтээр Трампийн засгаас цагаачлалтай холбоотой зарлаад байсан зарим нэгэн чангатгсан хориг журам саад тодороо зөөлөж байгаа ийм мэдээ байна. Ингээд магадгүй сонгуулийн жил болж байна. Тиймээс үүнтэй төстэйгээр виз цагаачлалтай холбоотой хориг саадууд бас баг зэрэг зөөлрөх ийм хандлага байхыг үүсэхгүй. Хэдийгээр асайлм мөрөгдлийн хориг ийхүү цуслагдж байгаа боловч нөгөөтэйгөр Монгол улсын хамарсан виз болон цагаачлалын хориг хүчинтэй хэвээр байгаамаа. Дотоодын хуулиас хамгаалах яамны төсвийн хямрал үргэлжиж байна. Намуудын удирдлагууд тодорхой хэмжээгээр бас яриа хэлэлцээр хийж тодорхой ойлголтод хүрч байгаа боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хууль батлагдаагүй. Ингээд дотоод хэргийн аюулаас хамгаалах яамны ажилчид цалингүй ажиллаж байна. Эдгээрээс хамгийн олонний дургуйслыг төрүүлж байгаа зүйл бол мэдээж TSA-гийн ажилчид. TSA-гийн ажилчид цалингүй улмаас өвчтөе чөлөө авч байгаа улмаас онгоцны буудлуудад аюулгүй хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгүүд ажиллах хөнгө болж үүний улмаас онгоцны буудлуудад урт дараалал үүссэн байдалтай байгаа. Энэхүү байдлыг зохицуулах нөгөө талаар улс төрийн шахалт үзүүлэх замаар IC-ийн цагдаа нар онгоцны буудлуудад ажилласан хэвээрээ байна. Ингээд TSA-гийн төсвийн хямрал дуусах хүртэл IC-ийн цагдаа нар онгоцны буудлуудад ажиллана гэдгийг бол Том Хаун мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотой нэгэн үйл явдал өчигдөр болж өнгөрлөө. Энэ бол цагаан ордон хэдийгээр төсвийн хувьд батлагдаагүй боловч TSA-гийн ажилчдын цалин нэг удаа тавьж олгохоор шийдсэн байна. Ингээд өчигдрөөс эхлэн TSA-гийн ажилчдын дансанд нь бол өмнө нь аваагүй цалингууд орж эхэлсэн мэдээ байгаамаа. Өнөөдөр бол Америкийн нэгдсэн улсын хэмжээгээр дундаж шатхууны өн $4 давж гарсан өдөр байна. Ираны дайны улмаас дэлхийд даяар эрчим хүчний болон газрын тосны хямрал үүссэн үнийн хөрөгдөлтөй байгаа. Иранд өрнөж байгаа дайны хувь заяа тодорхой бус. Трампийн хувьд байр суурь байнга өөрчилж байна. Энэхүү тодорхой бус байдлын улмаас бензиний үн доктортойгоор өссөөр байна. Өчигдөр бол үндсэндээ 2022 оноос хойш анх удаага
Барайл түүхийн нефтийн үн анх удаага одоо $100 дээш давж арилж хаагдсан ийм үйл явдал болсон. За тэгээд өнөөдөр бол та бүхэн харж байна. 50 мужи холбооны улсын хэмжээгээр одоо дундаж шатхууны үн $4 давж гарсан байдалтай байна. За энэ бол яг 1 сарын өмнөхтэй харьцуулахад бол одоо даруй $1 одоо өссөн. За ийм үзүүлэлт. За харин 1 жилийн өмнөхтэй харьцуулахад бол 90 цент орчмоор өссөн. За иймэрхүү байдалтай байна. За ингээд Ираны дайны хувь заяа бол тодорхой бос. Америкийн нэгдсэн улсын одоо явган цэргүүд за цэргийн хүчин бол ойрох дорнодод одоо төвлөрч байна. За нэмэлтээр одоо явган цэргүүдийг татан төвлөрүүлж байгаа ийм мэдээлэл байна. За ингээд Трампын хувьд бол үндсэндээ стратегийн хувьд Иранд ялагдсан гэдэг ийм тайлбарыг бол одоо ажиглагчид мөн хийж байгаа. За тухайлбал өчигдөр Аль Жазирагаар бас одоо Америкийн чөлөөнд гарсан одоо генералын ярьж байгаа нэгэн сонирхолтой өнцөг байна. За энэ бол зөвхөн одоо Иран улсад биш. За Афганистан, Сирия зэрэг одоо Америктэй ямар нэгэн хэмжээгээр их баг одоо цэргийн одоо сөргөлдөөнд орж ирсэн. За ойрох дорнодын улсуудын барьдаг үндсэн гол тактик бол за бууж өгөхгүй байх байдлаар одоо ялалтанд хүрэх гэсэн ийм одоо зарчим байдаг тухай бас ярьж байгаа. За өдөрхөн мэдж байгаа Афганистанд бол Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчин үндсэндээ 20 жил гаруй одоо байлдаад за ингээд талибанчуудад үндсэндээ стратегийн хувьд ялагдаж талибанчуудыг одоо төрийн эрхэнд буцааж тавиад за яран одоо санд мэнд гарч байсан. За үүнийг бол үндсэндээ цэргийн ажиглагчид одоо бууж өгөхгүй байх замаар ялалтанд хүрэх гэсэн стратеги байдлаар тайлбарлаж байна. За тэгвэл Ираны хувьд мөн яг адилхан үүнтэй адилхан зарчим барьж байгаа. За Америкийн нэгдсэн улсын мэдээж цэргийн одоо хүчний хувьд за технологийн хувьд яаж ч утсан одоо сөргөлдөх байлдах ийм боломж байхгүй гэдэг нь бол ойлгомжтой. Гэсэн хэдий боловч Америкийн өмнө одоо бууж өгөхгүй улмаар одоо Ираны одоо нөхцөл байдлыг за зөвхөн одоо Ираны нутаг дэвсгэр дээр бус харин одоо бүс нутгийг хамарсан дэлхийн нийтийг хамарсан одоо хямрал үүсгэх за энэ замаар цэргийн хүчээр бус зөвхөн одоо улс төрийн дарамт үзүүлэх замаар Америкийг ялна гэсэн ийм тактик барьж байгаа тухай. За цэрэг стратегийн ажиглагчид бол ийм одоо сонин өнцгөөс ярьж тайлбарлаж байна. За тиймээс Трампын хувьд бол одоо өмнө нь болсон Америкийн одоо ойрох дорнодод явуулсан цэргийн ажиллагааг одоо судалж үзээгүй, тэдгээрээс одоо сургамж аваагүй Иранд орсон нь маш том одоо алдаа болсон гэдэг ийм тайлбар байна. За Трампын энэхүү үйлдэл бол үндсэндээ зөвхөн одоо Иранчуудад стратегийн хувьд ялагдаа зогсохгүйгээр за Америкийн одоо төрийн бодлогоор одоо сөргөлддөг улс орнууд тухайлбал Оросын албаны улс, Хятад улс за ингээд Иран улсад одоо маш их эдийн засгийн болон цаашдаа стратегийн одоо томоохон ялалтанд хүрэх ашигтай дайн боллоо гэсэн ийм тайлбарыг бол хийж байгаа. За ямар ч тач Америкийн нэгдсэн улс мэдээж сонгуулийн жил болж байна. Тодорхой хугацаанд Иранаас бол гарах нь тодорхой. За Америкууд гарсны дараагаар Иран улс одоо урд өмнө байгаагүй маш одоо хүчирхэг ийм одоо үндэстэн болж өндийхийг үүсэхгүй гэдэг. За өмнө нь байснаасаа илүү аюултай үндэстэн болно гэсэн бас одоо таамаг өнцгөөс бол ярьж байгаа ч хүмүүс байна. За ингээд Америкийн цэргийн хүчин цаашдаа юу хийхийг одоо ажиглах үлдэж байна. За өдөрхөн мэдж байгаа Трампын хувьд Иранчуудад одоо нэг талаар сүрдүүлэг хийж одоо дарамтлах байдлаар за нөгөө талаар Ирантай одоо хэлэлцээр хийж байгаа гэсэн одоо мессежийг одоо зах зээлд одоо тараах за ийм байдалтай байна. За үүнээс өмнө бол үндсэндээ 48 цагийн одоо толгойн шаардлагыг хийсэн боловч өөрөө одоо 48 цагийн дотор бууж өгч за энэхүү хугацаагаа 5 хоногоор сунгаад байсан. За тэгвэл 5 хоногийн дотор мэдээж дахин одоо бууж өгч энэхүү хугацаагаа 10 хоногоор сунгасан үйл явдал болоод байна. За ингээд Трампын хувьд одоогийн байдлаар бол одоо 4 сарын 6 гэсэн хугацаа тавьж байна. За 4 сарын 6-ны дотор Иранчууд Америкийн тавьсан нөхцөлийг одоо хүлээн зөвшөөрөөгүй нөхцөд Ираны эрчим хүчний байгууламж газрын тосны одоо бүтцийг одоо өнсөн торог болгоно гэсэн ийм байдлаар занал хийлсэн мэдээллийг хийгээд байгаа. За үүнтэй зэрэгцээд ойрох дорнодод бол Америкийн одоо нийтдээ 8,000 орчим одоо цэргийн хүчин төвлөрсөн гэдэг мэдээлэл байгаа. За ингээд одоогийн байдлаар дэлхийд дахин бол Америкийн цэргийн хүчин Иранд одоо хөл тавих нэ гэдэг ийм байдлаар төсөөлж таамаглаж байна.
За нэгэнт Америкийн явган цэрэг одоо Иранд орно гэсэн хүлээлт байгаа учраас дэлхийн хөрөнгийн биржүүд оролттой газрын засны одоо болон одоо эрчим хүчний үн өссөн байдалтай байна. За өнөөдөр NPR News-ээр бас одоо Америкийн мөн аюулгүй байдлыг зөвлөхөр ажиллаж байсан Джон Болтны ярьж байгаа сонирхолтой бас тайлбарыг бас сонсч байна. За Джон Болтны ярьж байгаас үзэхэд бол Америкийн хүчин бол Ираны нутагт шууд одоо уламжлалт байдлаар байлдах ямар ч боломжгүй. За тиймээс одоо магадгүй хамгийн сайнаар бодоход Трампын засаг тодорхой одоо бодлоготой тодорхой төлөвлөгөөтэй орж байгаа гэж найдаж байгаа тухай бол ярьж байна. За хэрвээ Аз улж Трампын засаг тодорхой одоо бодлоготой төлөвлөгөөтэй орж байгаа бол за хамгийн одоо смарт өгөөд зөв тактик бол Ираны дотоодын одоо босгож салан тусгаарлагч улмаар дотоодын цэргүүдийг одоо дэмжих байдлаар одоо оролцож энэ замаар Ираны одоо дэглэмийг өөрчлөх цорын ганц одоо хүрч болох үец амжилтанд хүрч болох үец ийм стратеги зорилго байж болно гэсэн үүднээс бол ярьж байгаа. За тиймээс ямар ч тач Ираны нутагт Америкийн одоо явган цэрэг орох хэсэг Орсон нөхцөлд ямархуу одоо цар хэмжээтэй үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлууд маш тодорхой бос байна. За ингээд мэдээж энэ тал дээр одоо маш олон янзын мэдээ тайлбар гарч байгаа. За гэвч энэ жилийн тухайд үйл явдлыг одоо болсон хойно нь боллоо гэж мэдхээс урьдчилан таамаглах одоо ийм боломжгүй. За ийм цаг үед бид бүхэн амьдарч байна. За ингээд үүнтэй холбоотой шин дотор мэдээллийг манаас угаас цаг тухайн үед нь шуурхай мэдээлсээр авах юм аа. За Мегмар гарагийн үдийн товч мэдээгээ тавхантай хуваалцлаа. Та бүхэн өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.